Сайн байцгаана уу? Би бол 2000 лавлын оператор Баяр Магнаа байна. Манай байгууллага хүмүүсийн асуусан асуултанд чадах чинээгээрээ үнэн зөв хариулахыг хичээдэг хамт олон. Манай байгууллага ердөө нэг 8 хүнтэй юм цомхон байгууллага байдаг. Энэ бол манай байгууллагын оператор Ган Зориг. За энэ маань орой болгон арх уунда. Ерөөсөө хаана арх байна тэнд Ган Зориг л байна. Өгдөө ажил дээр гачин царайтай өдөржингөө яолно. Эндээ бүр дасал болсон. За энэ бол манай байгууллагын оператор Чулуун цэцэг. За энэ бол жинхэнэ дамын намайчин хүүхэн. 500 төгрөгөөр авсан зүйлээ 5,000-аар шахдаг. Энэ гэхдээ хүний хэрэгцээтэй бүх зүйл Чулуун цэцэгт байдаг. Удахгүй тэр бомтон ч болж мэдхээр бүсгүй. Харин энэ бол манай байгууллагын оператор Эрдэнэ зан. Энд маань юу тохиолдож явдгийг бүү мэд. Байнга л уурлаж, стресстэж, бачимдаж явдаг нэгэн. Ингээд манай байгууллагын нэг өдрийн ажил инхүү эхлэндэ. За ямар уснууд шүү Гуччи, Армани, Versace, Dolce & Gabbana гэбэшөө. Биш наадхаас арай өөр төрлийн ус байна. Яасан шаардсан юм уу? Шаардсан. Чамд зориулсан ус байна. Шүүд. Байна. 5,000. Аа? 5,000. За болоо шүү дээ чи одоо. Хүргэлт нь орж байгаа шүү. За. Нэгтгэрний дэлхийн бүх шингийн ямиг зарчмаар юм дөө. Зарна штэ. Би найз памперс авахгүй. Үгүй авахгүй. За. Байна уу 2000 лавт таныг сонсож байна. За такси дуудлага. Би тань руу мессежээр явуулъя. Та манайхаар дахин үйлчлүүлээрэй. За өнөөдөр дуудлага бага ирээсэй дээ. Ерөнхий оператортай өдөр бүр ядарчих юм аа. Байна уу 2000 лавт таныг сонсож байна. За. Та өөрөө ороод дэлгүүрээс авчиж болдгоо юм уу? Нэр нь тийм л дээ. Сар бүрийн нэгэнд согтууруулах хундаар зардггүй хууль гарсан байгаа. Тийм учраас за ямар нэг аргаар зохицуулахыг бодъё. Таныг оператор Ган Зоригтой олбоё. Байна уу 2000 лавлах таныг сонсож байна. Уучлаарай сар бүрийн нэгний өдөр зарддаг юм аа. Тий. Заавал олоод өгөө. Юу яах вэ? Та нэг 13 дугаар хоороолын эцрүү яваад үзкөө. Хотын төвд хэрэгтэй байгаа юм уу? За тэгвэл та 25-аар дээшээ хойшоо өгсөөд Алоха ресторан байгаа. Тэрний баруун гарлаар ирэхээр нэг төмөр завын шар байшингууд байгаа. Дундлын машины 1-р оцсон дэлгүүр байгаа. Баян шүний эцэст явж байгаа юм уу? Тэгвэл яг надад зогсоодох тоо. Тий, хойд тал чинь нөгөө нэг юу байгаа вэ? Нэг дан цагаан хүнс дэлгүүрсэн дэлгүүр байна уу? Тий, тийш яваад оч. Цоочтой байна. Зүгээрээ хаалган цох өчгнөөд сайн нүд. Тайлахгүй байна. Луя лука гэж дууд та. Урдаас ч нэг хүн гэж байна уу? За урдаас нь хариулаад ингэж ярина шүү. Гэхдээ тий. Одоо паролыг та сайн сонсож байгаарай. Алтан загас аавын хүүгийн аминд ор шууд гаргаад өгч байгаа зү. Баярлаа. Баяртай. Ямар гэчи паролтой гэвэ? Алтан загас аавын хүүгийн аминд ор. Та нар ч бүр нарийнссан юм шүү ер нь. За. Яг наатахаараа дагна тустай лавлах байгууллагаас та будаа болох юм шүү. За чи дугуй заяа юу. Чи зүгээр бачуураад яана нүдийг хараач. Гэхдээ чам сэтгэлээсээ нэг зөвлөгөө өгчлээ яаж вэ? На сэтгэлийн хүчин бачууртаа сонсогдоод байна за. Тэг ч одоо. Надаа нүд чи аягнаасаа бүлтэрлээ. Байна уу 2000 лавт таныг сонсож байна. Химрийн сан. Та гандаа ороод өөрөө уншуулчвал манайхааруу минут нь 5,000 штэ. Таныг оператор Эрдэнэ зантай холбоё. Химрийн сан гэж юу вэ? Урааргал. Одоо сангаа тавьж чадах болгоо болно. Манай өвөө лам байсан за. Байна уу? Сайн байна уу? Би танд юугаар туслах уу? Хемрийн сан гэсэн үү тийм ээ? За та бүхэн тойрч суугаад утсаа спикер дээр тавиад залбираад тэгээд ажил төрөл сайхан бүтээсээ бүх юм сайхан болоосаа гэд сайхан бодоод сүсглээ суугаарай. За би ингээд ном уншлаа. Жавргадуаря соорном судрана мамахаяна судравадгаду бхагвасраджде сейжава тэгвачана. Бүгдээрээ ч ерэн заслаа гэдэг юм. Жинжсэн бадамждэн жагсалоо дэмжба жалба жалсда жалбад хамны сайжнжэдэ хунгарамна тэгдэн шүгдэ. Юу хонх тамар манад байхгүй л тий. Би юу гэж амаараа их үд энэ чинь. Бага хонх тамар нь байж чинь би одоо амаараа. Би чадахгүй л тэгээд ч би чадахгүй.
Гэхдээ ер нь өөрсдөө ламаа авчираад энэ номоо уншуулахаар нь заавал яагаад би унших ёстой бэ? Юу ээ. Тэр ганданд очоод номоо уншуулах яад юм бэ? Ажлагтай хот ядаргаатай бэ? Яана. Юу гэсэн үг би амаар одоо хонх тамруулаа байж байгаа юм уу? Аа? Жиг тог 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 жиг ямар харагдаж байна? Чи одоо наад хүнийхээ хэмрээнд босгон үдээ сүнсийн зайлуудаа хийчлээ шүү дээ. Тэр асуулт масуултаа жоохон цензуртаа айтаахан тавил дээ чинь. Би ч бас хүн шүү дээ. Хэрэглэгч хаан гэж үг биш үү? Арай дэндүү хаан байна тэгвэл. Биш. Манай 2000 давж таныг сонсож байна. Онлайн дэлгүүрээ. За би таныг операторч унцгтэй олбоё. Байна уу? 2000 лавлах таныг сонсож байна. Танд яваар туслах уу? За онлайн дэлгүүрийн утас. За та тэмдэглээд аваарай. 97 33 33 97 33 33. Баярлалаа. Та дараа дахин холбогдорой. Наа балаач өөрийнхөө дугаарыг өгчлөө шүү дээ. Тэгээ яад тий. Байна. Байна. Тий онлайн дэлгүүр мөн байна. Тий. Юу захиалах гэсэн та? Хүүхдийн памперс байгаа. Тий. Хоёрыг авал хүргэлт үнэгүй шүү дээ. Дөрвийг. За тэгээ одоо хүргээд үгүй та хаягаа илчих. Тий. За тэг мессежээр давхар явуулчих. За баярлаа. Би газ хүргэлт хийчихэд. Энэ авгаас амьдрна амар авгаа. Яаж их сэтгэж чадчихна. Чи яагаад бачимдаад байгаа юм бэ? Бачимдсангүй би бахархаж байна. Хог шамшиг гэж бахархах тийм үү? Янз янзаар бахархах шүү дээ. Байна уу 2000 давж таныг сонсож байна. Юу гинэ? Манай нохоо ганцаардаад байна. За би таныг оператор Эрдэнэ зантай олбоё. Нохоо ганцаардсан гин. Хань бол. Байна уу би танд юу туслах уу? Нохоо ганцаардсан юм уу те? Та нар амбул хэдүүлээ вэ? Тавуулаа. Нохоогоо орчдгоо те гэртээ. Одоо битээ орхиорой. Ядаж ажилтаа явахдаа ч аваа явж үл зүгээр шүү. Ер нь нохоотойгоо сэтгэл санаанаас аягүй сайхан харьцах хэрэгтэй шүү дээ. Тий. Хүнээс нуудаг бодсон сансан юм яадгийг уулаад гашаад хэлэхгүй юу? Нохоо ямар цаашаа яриул гэж дээ. Тэгээ хөвгөлтэй юм яриад ер нь нохоод ингээ хайрыг аягүй сайн түгээ. Тэгвэл нохоо өөрөө ингээ сайхан зөөлрөөд өөрөө ч гэсэн танд хайртай байх болно. За баярлалаа. Өөстөр би өөрөө нэг нохоод хийдэг болохоор яг бас сэтгэл санааны хуваалцах чадахгүй л дээ. Хөөш. Нохооны хэл гэж байд юм уу? Одоо гуцах гаслах л байлгүй дээ. Тэр нохооны хэл мэддэг хүнд байхгүй юм л да. Та нар тэр нохооны хэл мэддэг хүнээ өөрсдөө аваад тэр нохоотойгоо ярилцсан дээр бах уу тий. Гэхдээ ер нь би бодоод байх танаа нохоотой энд сэтгэлээ яриа сууж идэг би одоо хийм бэ? Тэр нохоод хийжсэн юм бол сэтгэл санааг нь өөдрөг байлгаач ээ. Ядаргаатай бэ? Би одоо нохооны хэлээр яриа сууж явах уу? Хүчээ саяных шиг хав яриачтэй чи. Яса хэрэлдээ сууж байна чи. Хэрэлдээд байж байна чи. Байна уу 2000 давж таныг сонсож байна. Юу гинэ? Эротик өгүүлэлэг сонсомоор байна. Яг нөгөө ярьдаг хүн наагттай эмнэлэг хэвтсэн байгаа л да. Надаар яриулъя гэж юу? За би оролдоод үзье. Таны хажууд хөгжин байна уу? Та нэг юм янаг ая тавьчаач. Нүдэн. Эротик өгүүлэлэг. 10 жирийн ингэж хэлхийг сонссон байлжидмаа. Ихэд дачаатхын сацуу. Хундагтай архиа хүнтэрч орхиод гадуур гуцаан тайллаа. Түүний гадуур гуцаан тайлахад хоёр хөхний толгой нь сэрийж харагдах нь юутай үзэсгэлэн те. Энэ үед 10 жир Бажидмагийн өмнө сөхөрт суугаад богино банцлын дээс өглөө. Шааш нь оператор Эрдэнэ зан ярина. Йоо ямар юу вэ? Яр. Банцлын сөхцөө шүү. Бано. Бана.
Одоо сүгцсэн байгаа юм уу те? Одоо сүгсэн бол одоо энэ юу хийгээд ангаагаа зогсоод байгаа юм бэ? Ажил ихтэй бүхэлдэлтэй байх тийм тэнэг асуулт асуугаа болооч. Ичээч. Ийм хачим өөрөө хариулт яагаад юм. Бооч өглөө. Юугаа хийгээд зогсоод байгаа юм бэ? Байна уу? 2000. Саяны хүн чинь уурлаа шидчихлээ. Шидэж. Sorry. Юугаа зогслоо? Одоо ганцаагаар ирнэ. Тийм манзлын зогссон байл уу? Чааш нь оператор чодонцэг ярина. Гой. Байна уу? За. Балжитма богино банзлаа дээш сөхөн аравчаад хонгор минь чимэн надад онлайн дэлгүүрээс өнөртэй ус памперс аваад өгөлтөө Шал галзуу юм байна шүү дээ. хайрцэн яг одоо залах 97 33 арвчаад памперс аваад Зогсоо. Бурхан минь яг юу болж байна? Йоо ямар амар юм бэ? Яа. Хүүшиж балжидма памперсаар яад юм. Нөгөө тэгэл төрж мөрж магадгүй шүү дээ. Яана эротик өгүүлгийг памперс руу оруулдаг нэр. Амар. Магна. Памперс. Тэгтээ балаараад байж. Зэ. Йоо. Энд ажил явагдаж байна уу? Юу явагдаж байна? Сайн байна уу? Сайн байна уу? Хүн болгон 6 мянган төгрөг хураалгана. Яг чаа. Юу болов? Ээлжид ясаараа манай ажлын ажилтан жавхлан нөхөртөө зодуулж эмнэлэгт хэвтсэн. Харин цаадагчин энэ удаагийн хэвтэлдээ сэтгэл хангалуун баяр багталтаа хэвтэж байлээ. Яасан. Учир нь гэвэл хөнгөн бэртэлтэй гэвтэлтээр хэвтэж байгаа. За ишгүй дээ ёо. Тэгээд хүн болгоноос 6 мянган төгрөг авахгүй бол болохгүй. Би 32 мянган төгрөгөөр торт авсан. Өөрөөсөө 2 мянган төгрөг гарсан. Тэгээд би эргэсэн. Худлаа гэвэл баримт нь энэ байна. Та нар намайг дундаас нь идэх чинь гэж бодож гинүү те? Үгүй баримт нь энэ байгаа байхгүй. Би нэг сохор дүүргч идээгүй Чи заа. байж хин чамайг идчихнэ гэдэг юм зүгээр өгч явах чи юм. Тэгж бодно шүү дээ. Тэгээ одоо нэг гэр бүлд нэг асуудал болохоор бид нар 6 мянган төгрөг хураалгаж яадаг хайсан юм бэ? Бид нар амьдралгүй юм уу? Гэхдээ чамайг тэгээд их нэртэй зодуулаад эмнэлэгт очиод бид нар бас эргээд очих штэ энэ чинь. Чи одоо хүн итгэдэг юм ярьж байсан задруулаад ямар тэнэг юм бэ чи одоо? Наа чи их нэртэй зодуулт юм ээ. Чи яваадаа зодуулт юм уу? Үгүй. Харах царайны зодуулдаг царай байгаа штэ. Яа гэв. Ямар чагтад бэ? За буяач чи одоо. Чи саатаад авчих. Чи наад улаан хамраа цагаан болчиход болоо. Арайч. За 6 мянга. 6 мянга өгөхгүй бол булаагаад хэлбэл юм шиг. Ус цайны цаг болсон байж тээ. Тийм ээ. Хайдаа орой. Хитэн хүргэлт хийчнэ. Сайн байна уу хажидагчээ? Сайн ажигч. Сайн байна уу та? Зэ. Хүш хажид ихчээ. Таны ажлыг би заах ёстой юу те? Би ингээ хогоо шууд ингээ хайчмаар байгаа байхгүй юу? Хогийн сав байхгүй. Би одоо шууд ингээ яхаар муухай байгаа зү те? Өөр яах вэ? За ойлголоо. Хогийн сав тавьчихнаа би. Гэрлээ миний охин. Энд чинь хэрэгтэй баримт юм биш үү? Би хэрэгтэй зүйлээ хайдаг хүн биш. Та дугаал өөрийнхөө ажлыг хий. Энэ өдрөөс хойш 3 хоног энэ дараа. Яа энэ нэг хүний нэг уудаг нас байдаг гэсэн би яг тэр уудаг насн дээр яваад ах шиг байна. Юу. Чи ч одоо хэдэн жил нас ярьж уух гэсэн юм те. За. Юу. Өглөө. Хөө ямаан дарж яолдохоо. Яасан бэ? Сүүлд нэр наад үнрээс чинь салгач шүү. Баян ёо. Сүүлд наадхан чи дасаад би ч архинд орж мэдхээр болчиход байна шүү ер нь зүгээр. За тэр арай тэнтнэ. Байна уу 2000 давж таныг сонсож байна. Цагаагаар өртсөн мэдээ. Таныг оператор ган зөрөгтэй бол би. Байна уу 2000 авалт таныг сонсож байна. За. Улаанбаатар хотын цагаарын 3 хоногийн мэдээ юу? Өнөөдөр Улаанбаатар хотод 100 грамын халуун байх юм байна. Маргааш 0.33 грамын халуунтай. Нөгөөдөр 0.70. Юу яриад байгаа Чи ч бүр яг архины цагаан солиод тусцсан юм биш үү чи ер нь. Яана. Чи болооч. Болоо яг гар татах гэдэг юм. 100 та. Хараа дэндүү юм аа. Та одоо болооч дээ.
Энэ ажлын хамт олон намайг юу гэж бодох юм? Ажилчнаас юм аваад идэм бэ гэж бодно шүү дээ. За хүүхдүүдээ имээд нь сайхан юм тохиолцоо. За энийг ямар ч хэлсэн гэрлээ охиндоо өгөөдхий. Юу юм? Хөрм үү, найр уу? Үсний дайх уу? Юу зохион байгуулах юм? Тэ чи нэг баримт хайчхаагүй юу? Тэрийг нэмэн кармаалчихсан юм аа. Тэгсэн хүмэн аваад уншуулчихаж ийм баримтаар 100 сая төгрөг хоччихжээ. Ястаа сайхан болоод. Баяр үргээ ихчээ. Миний нэг хүний дээр энэ ч орхидог байсан байна. Тий. Та 100 сая авсан юм уу? Авцаа ястаа сайхан юм болоод байна хүүхдүүдээ. Баяр үргээ. За зүгээр. Тэгэд имэн хүүтаага ярилцаа та хэддээ нэг сая төгрөг өгөхөөр шийджээ хүүхдүүдээ. Баярлалаа ихчээ. Ямар Ямар Зүгээр баяр. байж сая төгрөгтэй болчихлоо шүү дээ. Тий. За нэг банкныхаа нэг зээл мэйлийг нэг сараа юм нөгөөд аа. За нэг тусал залгуул яваач ёо. Хөш. Та нар одоо юунда баярлаад байгаа юм? Сайн бодооч. Холыг арж 2-3 нүүдлэр сэтгээч. 100 сая төгрөг. Энд бол тоглоом биш. Энэ мөнгө хиний мөнгө үү? А? Чиний. Миний мөнгө байхгүй юу? Яагаад? Бид нэр 6,000 цаас цуглуулад тэр баримтыг чинь үүсгэсэн юм. Тэгэхэд цохор зоосч нэмэрлээгүй энэ хажид ихч бидний 100 саяыг авчаад сая төгрөгөөр биднийг хуурах гэж байгаа чинь баярлцгаагаад байх юм. Тийм биш шүү дээ. Нэрээ тийм биш. Яг уу. Юу сая төгрөг гэж 100 саяг өгөх хэрэгтэй юм биш үү? Тийм шүү дээ. Бодооч яваш. Өш. Үгүй тийм байгаа үстэй. Манайхаа над нэг санд байна. Араас нь очиод юу ч гэсэн хажилттай уулзаад хидээд үзье. Болохгүй шүүх цагтаа өмгөөлж хөслөе. Хайстаа байцгаа. Өөрсдийнхөө мөнгийг олж авъя. Та одоо настай хүн байж болооч ичээч. Согод төрж хандлагаагүй хүн байж хүний мөнгө авчаад ингэ сууж яхасаа. Хайстаа шүүх хурд завсарчлаа. Одоо орж ирээд бидний тал шийдэх нь ойлгомжтой. Та нэг байгууллагын одоо хүн байж иччихгүй ингээд шүүхийн өмнө ингээд зогсож явах гэж. Хий хүүхдүүдээ хэдүүлээ чи нэг жил олон жил хамт байгууллагт ажилласан хүмүүс заавал ийм газар ингэж шийдэх хэрэг байгаа мó та. Имэн хүүтаага ярилцаа та хэддээ тэр мөнгөний талыг нь өгчихөө л дөө тийхүү. Тийм ээ байхгүй. Бид нар хааштай өмгөөдөг ч хөлссөн. Одоо хоног ажиллаа орхисон. За дуусгаад. Бос. Шүүгч орж ирлээ. Шүүцгүй. За тэгэхээр шүүхөрлийн шийдвэр нэгэнд гарсан. Хэмжлэгч байгууллагах танай хамт олон бол эмнэлэг төвчсөн нэг мөнгө цуглуулж иргэдэг их сайхан сэтгэлтэй хамт олон юм байна. За тэгээд танай талаас нэмж хэлэх ямар нэгэн санал гомдол байна уу? Одоо юу аах вэ? Бидний мөнгө бидэнд шийдэж өгөөч ээ. Оо чи бити хамаагүй юм яриад. Энэ танкимд байгаа хүмүүс наад өнөрд чи согтлоо. Ямар ч байсан санал гомдлоо хэлсэн. Бидний тал шийдээд өгөө сайн байна шүгчээ. Тэгээ одоо магначи ганцаар үгийг хэлээг үлдсэн шүү дээ. За. За би 2000 авлахын шүүгч Баяр Магна байна. Тэгээд Юу гэнэ? тий оператор байна. Яг энэ өдөр би бол яг ажиллаа хийгээ сууж байсан. 10 жирийн ингэж хэлхийг сонссон болж идэм аа. Эхэр тачаатхын сацуу хундахтай архиа хөндөрч орхиод түүний богино банцтыг дээсс өглөө. Энэ шүүх тангим дотор яга банцлага балиар юм яриад байгаа юм бэ? Гүг би яг ингэж нэг эротик өгүүлэг яриад одоо ингэж яг байж ирсэн юм л да. Яг ажил дээр тэгсэн чинь манай нягтлан гэрэл цэцэг гаднаас ингэж яг нөгөө жавхлан одоо ингэж ирэхчээд ирлээ. Баримт нь энэ байна гэд та нар мөнгө өгчөө гэд ингэж яг ороод ирсэн чинь би яг харж байсан. Хажуудаг шажуугаар нь орж ирсэн. Тэр баримтыг будааж аваад утсан дээр ингэ уншуулсан. Би яг тэрийг яг хараа байжсэн хөө. Тэгэнгүүтээ надад мөнгөн аяа хадагтай бариад миний дүү энэ тухай хүнд бити хэлээрээ. Их чинь чам тодорхой хэмжээний мөнгө өгнө гэж хахуулах гэж оролцсон. За ойлгомжтой. За тэгэхээр хариуцагч тал ямар нэгэн санал гомдол байна уу? Хэр хэмшүүгчээ би одоо юу хэлэх вэ? Тэр баримтыг би ямар авъя гэж авсан биш. Хулгайлж авсан биш. Хайчгаар нь кармалал хүмэн тэгээд л уншуулаад аз таарчлаа л да. Тэр чи ямар гайтай аз вэ? Сайхан удлаа ярих юм аа. За одоо ингээд би та бүхэнд Уучлаарай шүүгчээ. Энд нэг хүн мэдүүлэг өгмөр байна гинэ оруулах уу? за харуул. Гүйцэтгэх.
Тийм. Манай талаас хүн байхгүй. Хэн байдаг вэ? Сайн байцгаана уу? Үгүй жавхаа. Сайн байна уу шүгчээ? Сайн байна. Би нөгөө мэдүүлэг өгөхгүй л хүрээд ирлээ л дээ. Тэг эмэлгээс шууд хүрээд ирсэн. Нөгөө нэг хүн би. Аа за өгөө. Явах уу? Болно. Явъя. Дэш өргөч би өглөө. Оо, хайцгаа. Хүш. Наад би ми чинь зүгээр юм уу? Зүгээр байгаас дээ. Биш. За, ярих уу? Яри. Сайн байна уу? Таны 2000 лавлах сонсож байна. Танд юугаар туслах вэ? За битэд онгосоо дээ. Би чам туслах гэж байна. Оо тийш дээ. Яна уучлаарай шүгчээ. Энэ нөгөө мэрэгжлийн өвч ингээ хөдлөөд идэв. За цааш нь яри. Тийм, тэгэхээр ийм байна. Ер нь бол би эмнэлэгт хэвтээд тэгээ манай байгууллагынхан мөнгө цуглуулад тэгээд энэ 100 сая төгрөгийг хоцсон байна. Тэгэхээр ер нь бодоод исэн чи их усүр нь бол надаас гаралтай байна. Тийм болохоор энэ бол миний мөнгө би мөнгө авъя. Юу яриад байгаа юм чи? Мөнгө авъя. Ямар мөнгө? Миний мөнгө. Боддоо ер нь манай нөхөр арх хууч ирээд намайг зодоод би эмнэлэгт хэвтээгүйсэн бол та нар ингэж мөнгө цуглуулад 100 сая төгрөг хожихгүй байсан. Тэгэхээр энэ миний мөнгө байгаас тээ. Гү чи болиоч бид нар одоо сэтгэл гаргаад мөнгө цуглуулад одоо чамайг иргэсэн буруу болчиход байгаа юм уу? Гү чи одоо юу яриад байгаа болооч? Йоо. Чи битээ хамаагүй ашигар нь таазны шавар нураад байна. Та нар нэг 100 сая төгрөгөн дээр өстө ялаарчих юм байна тийм ээ. Нэртэйгээр чи тэр зодсон нөхрөөгөө дуудаад тэр. Нөхөрт чинь ариг өгсөн найзын дуудаад тэр. Найзд нь ариг зарсан дэлгүүрийн худалдагчийг дуудаад тэр. Тэр дэлгүүрт ариг зарсан тэр компани хамаг ажилчдын дуудаад ирэж. Яах юм? Шүүе. За одоо би та бүхэнд шүүхийн тогтоол уншиж танилцуулнаа. Босдгоо. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйл. 115 дугаар зүйлийн 2-ын 3 заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлдэн хэрэгжихгүй болгож хариу үзэгч тавлуулах гинэн бил авагтай хажид түүнийхүү хажид авагтай цагаан санаа нарт 100 сая төгрөгийг нь өөрсдийнх нь дансанд өмч хэвээр үлдээсвэ. Юу вэ? Юу яриад байгаа вэ? Босгоос уу? Юу гэсэн юм зөвхөн поркор энэ хөслөө энэ чинь сайн аюул сардал гарлаа шүү дээ энэ чинь. Ихэнх мөнгө нь бие гаргацсан тэр мөнгө хаанаас олж авах юм бэ? Бажаач! Бора хүртэл цаас юм шиг намар хүртэл хамар юм шиг сарны чимээ хотлаа хийлэхгээ ихри чамд ирлээвэж сайхан шин чамайг хорхгээ энд намайг уйраагээ Thank you.